Сайн байцгаана уу? Хулан байна. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгэн дээр би та бүхэндээ сүүлийн YouTube дээрээ нөгөө нэг 2 удаа бичлэг оруулсан Солонгост англи хэлний багшийг за тэгээ room tour гэсэн 2 бичлэг оруулсан. Тэгээ тэрний доор коммент дээр хүмүүсийн хамгийн их асуусан асуултуудад нэг мөсөн ингээд хариулъя гэж бодоод өнөөдөр Q&A бичлэг хийхээр шийдсэн. За тэгээд бичлэг эхлэхийн өмнө нэг юм дурдж хэлэхэд хэд хоногийн өмнө хоолой ханаа түрээд тэгээ одоо хоолой нэлээд жоохон өвдсөн сөөлттэй байгаа. Тийм болохоор ингээд бичлэг юм ярьж явах дунд хоолой жоохон сонсон сүдэх ч юм уу эсвэл сөөх ч юм уу яах юм бол жоохон ойлгоод хүлээж авч үзээрэй гэж хэлмээр байна. Ягаад тэгэхээр угаасаа жоохон өвдсөн байсан болохоор энэ 7 хоногийнхоо бичлэгийг амраад тэгээ дараа 7 хоногийн юмсан оруулт юм уу гэж бодож байгаа. Тэгсэн ч гэсэн өөртөө 7 хоногт нэг бичлэг оруулна гэд өөртөө төлөвлөгөө гаргаад план хийсэн байсан болохоор яг төлөвлөгөөгөөрөө явъя гэж бодоод өнөөдөр бичлэгээ сөөлттэй хоолойгоор хийж байгаа шүү. За миний сүүлийн бичлэгүүд дээр хамгийн их асуусан асуулт нь юу байсан бэ гэхээр нэгдүг нь болохоор тэр англи хэлний ажлаа бас тэгээ нөгөө нэг маркетингийн ажлыг хаанаас ажиллаа олж авч ийсэн бэ гэсэн асуулт амар их байсан. За тэгээ тэрийг би бас бичлэгэн дээрээ дурдсан ч гэсэн ер нь бол Солонгост ажил хайх сайтууд маш олон байдаг. Одоо зөвхөн цагийн ажил гэвэл Alba Chongqing ч юм уу. За тэгээд энгийн нэг компани ажилтнууд Sarameen, Job Korea гэл зөндөө вебсайтууд байдаг. Тийм болохоор тийм сайтууд дээр ороод тэр сайтын дотроо өөрөө нөгөө CV, resume гээ бичих юм аппликейшн бүгэлж болдог. Тэгээд тэр аппликейшнийг бүглөөд тэгээ сайтууд дээрээсээ одоо энэ ажил маркетинг ажил гэвэл маркетинг категорид ороод ажиллаа хайгаад тэ компаниудыг хайгаад тэнцэнээсээ компаниудынхаа мэдээллийг олж аваад тэгээ бүртгүүлмээр байх юм бол тэр сайтн дээрээсээ шууд аппликейшн явуулж болдог. За тэгээд аппликейшн явуулсны дараа мэдээж нэгдүгээр шат буюу resume чинь тэр компани таалагдах юм бол тэр компаниас буцаагаад чамд одоо имэйл ч юм уу эсвэл утсаар ч холбогдоод компани дээр ирээд ярьцлага өгөөч гэсэн одоо хүсэлт тавьж болно. Тэгэхээр ерөөдөө бол бүх олон ажлуудыг нэг дороос олоод харж аваад шууд ингээд олон компани руу ингээд нэг дороос аппликейшн явуулмаар байна гэж хүсэх юм бол ерөөдөө тиймэрхүү сайтууд бол бас тусалж болно. Миний хувьд болохоор маркетингийн ажил тэр нөгөө гоо сайхны эмнэлэгт англи хэлний багийн маркетингийн ажил хийж ийсэн шүү дээ. Тэрийг болохоор урдны бичлэгэн дээрээ дурджсэн ч гэсэн Instagram дээрээс олж авсан. Тэгэхээр ер нь бол ажлыг бол ямар ч аргаар олж авч болно. Ягаад тэгэхээр урд нь бол яг ингээд зөвхөн одоо ажил хайдаг сайт ч юм уу тийм рүү газраас олж авдаг байсан бол одоо бол ганцхан Солонгос ч гэхгүй бүх орнууд бол ерөнхийдөө бол international marketing буюу олон улсын маркетингээ айгу их одоо сайн чухалчилж авч үздэг болсон. За тэгээ Instagram, Twitter, тэгээ YouTube гэх бүх одоо чаналуудыг нээгээд өөрсдийнхөө маркетинг хийдэг, зураг мураг оруулдаг, пост хийдэг болсон учраас тэгээ хөгжилтэй зүгээр цагийг өнгөрөөх гэсэн тийм SNS-үүд дээрээс ч гэсэн бас хэрэгтэй мэдээлэл за тэгээд бас чухал мэдээллүүдийг бас олж авч болно. Тэгэхээр ер нь бол би тэр гоо сайхны эмнэлгийг болохоор Instagram дээрээс постыг хараад тэгээд надад айгу таалагдаад тэгээд шууд DM явуулаад DM-ээр имэйлийг аваад имэйл рүү CV-гээ явуулаад тэгээ ярьсанд орж исэн. За тэгээд бас нэг юм нь болохоор Солонгост байж байгаа. Ахиа хоолоос. За тэгээд бас нэг юм нь болохоор Солонгост ингээд удаан амьдраад эхлэхээр маш чухалчилж авч үздэг юм нь болохоор connection одоо ингээ хүмүүсийн хоорондын харилцаа. Тийм болохоор ямар ч газар ажилласан чиний ажил чинь одоо таалагдсан ч бай, таалагдаагүй ч бай, цуг ажиллаж исэн хүнд хүмүүстэйгээ сайн харилцаатай гоё сайхан харилцаатай. За тэгээд бүр чадах юм бол найз болдог ч юм уу, таньдаг хүн болдог ч юм уу. Тэгэж явбал ер нь бол хүнтэй connection хийнэ гэдэг чинь бол ер нь бол маш чухал штэ. Зөвхөн ажил дээр ч гэхгүй зүгээр нийгэмдэр гарсан ч гэсэн бусад хүмүүстэй connection хийнэ гэдэг бол маш чухал. За тэгээд тэр хүн чинь дараа нь чи тэр хүнд яаж тусалж болох вэ? За тэгээд дараа нь тэр хүн ч гэсэн эргүүлээ чамд яаж тус хөрөх вэ? Тийм зүйлүүд маш чухал байдаг учраас ямар ч ажилд орсон ер нь бол хүмүүстэй гоё харилцаатай. За тэгээд social interaction одоо connection үүсгээд явсан их чухал гэж би боддог. За тэгээд тийм болохоор бас ажил олоход ч гэсэн одоо нэг одоо филдэд ажилладаг хүмүүс бол хоорондоо өөрсдөө ямар компани тэнд байна бүх мэдээлэл хуваалцаж болно. За тэгээд тэнд нэг тийм компани, нэг тийм маркетингийн эсвэл одоо нэг тийм харилцааны хүн хайж илээ тэгэхээр
би чамайг бодсон те чи тийшээ нэг явуулаад CV-гээ явуулаад үзээрэй ч гэх юм уу те хоорондоо өөрсдөө мэдээлэлээ солилцох ч юм уу тиймэрхүү зүйлүүд маш их гардаг. Тийм болохоор хүний connection-ээр бас ажил олж авч болдог шүү гэж хэлмээр байна. За тэгээд би англи хэлний ажил олж авсныг болохоор яг тийм connection-гаас болж ажил олж авч исэн. Тэр нь яасан бэ гэхээр миний Солонгост ирчээд хамгийн анх цагийн ажил хийж исэн ажил одоо нөгөө нэг хүүхдүүдэд за тэгээ том хүмүүс цагаар англи хэлний ажил хийдэг байсан. Тэр нөгөө нэг цагийн ажил хийдэг байсан үед би өөрөө тэр үед оюутан байсан. Тийм болохоор оюутан хичээлээ хийх явцдаа бас цагийн ажлаар англи хэлний хичээл заадаг те. За тэгээ тэр үед яг тэр компанид цуг ажиллаж исэн. Солонгос 2-3 хичнэр байдаг. Тэгээ одоо хүртэл 7-8 жил өнгөрсөн ч гэсэн одоо хүртэл маш тийм сайн найзууд хийвэрээ. Тэгээд тэр компанид ажиллаж исэн одоо сайн найз ихчийн нэг ихч маань Солонгос ихч маань өөрөө өөр компани руу нүгээд одоо өөр компани руу шилжээд тэгээд тэр компаниа надад танилцуулж исэн. Энэ ингээд би энэ газар орсон чи айгүй надад таалагдсан. Тэгээд эднийх бас ингээд өөрөө болохоор тэр компани менежер ажилладаг. За тэгэнгүүтээ эднийд болохоор ийм англи хэлний багш Солонгос сургуульд англи хэлний багш заах хүн хайж ийн гэж байна. Тэгээд би чамайг бодоод харин тэгээд тэр захиралт нь манай нэг энэ гадаад найз дүү байдаг гэд хэлсэн. Тэгсэн чинь чамтай уулзмаар байна гинэ гэд. Тэгээд окей гэд тэгээд CV-гээ принтлж аваад тэр захиралтай нь очиод шууд уулзаад эхний удаа зүгээр танилцах маягаар уулзаад тэгээ хоёр дахь удаа нь болохоор жихнээсээ ингээ official ярилцлага өгөөд тэгээд тэр компанид ороод тэгээ одоо энэ ажлаа Солонгос сургуульд баг тэгээ дунд сургуульд англи хэлний багш хийж байгаа тийм ажлаа тэгж олж авч ирсэн. Тийм болохоор ер нь бол энд ажил олж авах ways-тэй одоо зам бол маш олон энгийн одоо зөвхөн official маягаар олон сайтуудаар ороод ажил хайсан ч болно. Үгүй бол жоохон special маягаар те SNS хаагаад олж авсан ч болно. Үгүй бол хүн хүний одоо connection те. Тийм болохоор ер нь бол яг чамд өөрт яаж тохирж ийн тэгээд яг нэг гой хүний нэг тийм нэг гой ингээд ийм тохиргоо олддог штэ те. Тийм болохоор ер нь бол бүхий л аргыг хийж үзээд тэг яг өөртөө тохирсон, өөртөө яг 100% таалагдсан ажлаа олж авсан бол ер нь бол тохиромжтой гэж боддог. За тэгээ хоёр дахь асуулт нь юу байсан бэ гэхээр англи хэлний багш хийхэд солонгос хэл шаардах уу гэсэн бас асуултууд миний инстаграмаар бас DM-ээр маш их ирсэн. За тэгээ тэр нь болохоор янз. За тэгээ солонгост бол ерөнхийдөө одоо манай Монгол ярьдаг шиг дугуулan тий одоо дугуулan гэж одоо хүүхдүүд хичээлээ дуусныхаа дараа орой дугууланд явдаг ч юм уу. Үгүй бол зуны амралтаараа дугууланд явдаг ч юм уу. Тиймэрхүү юм байдаг штэ. Энд болохоор солонгост болохоор ер нь бол солонгос, Япон, за хятад, Азийн education system чи ер нь бол айгуу чанга тий хүүхдийг багаас нь эхлээд маш төрж өгдөг. Тийм болохоор хүүхдүүд 1-р ангиасаа ороод хичээл тарлаа дугуулan гэдэг нь одоо ерөөхдөө after school гэх юм уу те. Үгүй бол хагуун гэж энд нэрлэгддэг. Яг тийм хагуунууд ингээл хүүхдийг хичээлэн тараал англи хэлний хагуунд явуулаад англи хэлний хагуун дуусангууд одоо төгөлдөр хуурн дуусангууд жудо ч юм уу те ингээл бүр ингээл өдөр болгон хичээлд нь өдөржин суулгасны дараа орой ингээл баг 3-4 хагуунд явуулаад бүр тийм амир жоохон хүнд нөхцөлд хүүхдүүд амьдардаг. Тийм болохоор ер нь бол багш нар бол зарим нь одоо яг над шиг сургуульд багшилж болно. Үгүй бол хагуунд багшилдаг. За тэгээ хагуунд болохоор багшилдаг нь болохоор хагуун чинь болохоор сургуулаас гаднах хичээл зааж байгаа болохоор процесс одоо нөгөө нэг хичээл заах одоо юу нь болохоор илүү жоохон хурдцтай явдаг тийм болохоор хүүхдүүд одоо чинь зунжингаа хагуунд сурчих юм бол одоо дараа жил сургуульдаа сурах одоо юмнуудаа бараг төрүүлээ сурах ч юм уу тиймэрхүү явдаг учраас ёо хоолой болоо. Яа би юу ярьчлаа? Тийм хагуун ёо өстө юмаа мартал танилцдаг шүү дээ. За тэгээ хагуунд зааж байгаа нь болохоор ерөөдөө бол энэчээ солонгос чинь бас өөрсдөө гадаадаас хүмүүсийг англи хэлний багшуудыг бас ингэж дуудаж авчираад их орондоо одоо англи хэл заалгах тийм одоо бас програм тусдаа байдаг. Тэгээ тэр програмыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр Epic програм гэж нэрлэдэг. За тэгээ тэр програм байна. Бас өөр програмуудаас ч гэсэн хүмүүс бол гадаад хүмүүс бас зөндөө их солонгост ирж англи хэл заадаг.
За тэгвэл тэр програмын нэг юм нь юу вэ гэхээр зөвхөн native speakers буюу Америк, New Zealand, за тэгээд Англи, өөр Канад ч юм уу тиймэрхүү улсуудаас ирсэн зөвхөн native speaker хүмүүсийг тэр програмаар авчирч англи хэл заалгадаг. Тэгэхээр хичнээн одоо би өөрөө жишээ нь одоо Монгол паспорттай байсан ч гэсэн одоо Америкт ч юм уу өөр газар нэг наснаас эхлээд амьдарсан ч юм уу одоо зүгээр миний зүгээр эхний хэл англи хэл шиг байсан ч гэсэн иргэншил нь Аз орны иргэншилтэй бол тэр програмд бол нэг хүлээж авч үздэггүй. Тэр нь яадаг вэ гэхээр одоо ч гэсэн ерөөдөө бол энд амьдардаг гадаадуудын дунд бас амар controversial жоохон тийм topic л тоо. Яагаад заавал цагаан хүмүүстэй ялангуяа white people-тэй цагаан хүмүүсийг их одоо англи хэл заалгахаар их авчирдаг. Тэр нь одоо ер нь бол дээр үеэс л авахсан одоо racism гэж хэлэхэд цаашаа ер нь бол яг тийм хүмүүсийн одоо нөгөө нэг дээр үеэс жоохон өөрсдөө одоо Аз хүмүүсээс өөр тэ цагаан тийм арьстан харахад юм бол англиар сайн ярьд юм байна гэсэн яг нэг тийм дээр үеийн үзэлтэй. Ер нь бол тэр үзэл нь одоо хүртэл жоохон тайлагдаагүй. Ер нь бол тийм орн Солонгос, Япон ч гэсэн ерөнхийдөө бол яг тийм штэ. Тийм болохоор яг нэг тийм хагуунд ч юм уу тиймэрхүү газрууд болохоор ерөнхийдөө бол дээр дурдсан улсуудаас ирсэн white хүмүүсийг илүү их авч үздэг. За тэгээд тэр хүмүүс болохоор заавал Солонгос хэлтэй байх шаардлагагүй. Зөвхөн англи хэлээр яриад бүх хичээлээ англи хэл дээрээ явна. За тэгээд хагуунаас нь өөрөөсөө цаанаас нь бүх юмыг нь англи хэлээр бүрдүүлээд өгдөг учраас Солонгос хэлгүй ч гэсэн тиймэрхүү газруудад л англи хэл зааж болно. За тэгээд миний хийж байгаа болохоор сургууль зааж байгаа тий. За тэгээд сургууль зааж байгаа болохоор яг манай компани бол Солонгос хэлтэй байх шаардлагатай. Ягаад гэхээр хичээл бол англи хэл дээр явагдана. Гэвч хичээлээс гаднах одоо эцэг ихтэй цуг хичээл заах гэсэн өдрүүд байдаг. За тэгээд семестр болгон энэ семестрт ийм хичээл заана гэсэн одоо хичээлийнхаа планыг гаргаж өгдөг. За тэгээд семестр дууссаны дараа хүүхэд болгонд тодорхойлт бичиж өгдөг. За тэгээд тодорхойлт нь шууд эцэг эхийн гар дээр очин тий. За тэгээд бас бид нарт тусалдаг координатор гэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр одоо ингээд бидний хичээл заах явцад те ингээд хэрэгтэй зүйл юу байна, хүүхэд өвдөх ч юм уу те одоо ямар нэг асуудал гарах ч юм уу те тиймэрхүү үед бид нарт тусалж өгдөг координатор гэдэг хүмүүс байдаг. За тэгээд тэр сургуулийн хүмүүстэй бүгднтэй нь солонгос хэлээр ярилцах. Тийм учраас дор хаяж мэрэгжлийн төвшний солонгос хэлтэй байх шаардлагатай гэж манай компани бол үздэг. Тийм болохоор би өөрөө топик 6-тай. Тийм болохоор компанидаа бас CV-г өгөөд орж исэн. Тэгэхээр ер нь бол ямар газар одоо хагуунд ажиллах юм уу? Эсвэл сургуульд ажиллах юм уу? Эсвэл одоо энгийн зүгээр нэг өөр дугууланд ажиллах ч юм уу те? Ямар газар ажиллаж ийн гэдгээс шалтгаалаад тэр газар чи өөрөө топикийн одоо 4-өөс дээш байх хэвээр, 5-аас дээш байх хэвээр. Үгүй бол солонгос хэлгүй байсан ч болно ч юм уу те? Тиймэрхүү газар нь яг ажиллаж байгаа чиний компаниас чинь шалтгаалаад бас шаардлага нь арай өөр байх болно. За тэгээ сүүлийн асуулт нь юу байсан бэ гэхээр такса яаж төлөх үү? За тэгээ виз яадаг вэ те? Гэсэн асуултууд бас зөндөө байсан. За тэгээд миний YouTube channel-ыг одоо 2-3 жилээс эхлээд үзчихсэн хүмүүс бол мэдж байгаах. Би ерөнхийдөө бол өөрийнхөө визний талаар те инээ тэрэ юмнуудыг дээр үед бичлэгэн дээрээ зөндөө оруулж исэн. Тэгтээ одоо бас зарим хүмүүс бас ахаад асуугаад байгаа болохоор маш товчхон хэлж өгье. За тэгээ би одоогоор болохоор өөрөө F2 виз буюу residence визтэй. За тэгээд анх эрэхтэй болохоор энд мастрынхаа зэргийг хамгаалах гэж ирсэн болохоор D2 гэдэг визээр иржсэн. D2 нь болохоор student visa буюу сурагчийн виз. За тэгээд сурагчийн визээр 2 жил байж агаад D10 буюу ажил хайх виз рүү сунгаад за тэгээд ажил хайх виз нь болохоор зөвхөн энд бакалавр юм уу магистр төгссөн хүмүүст өгдөг виз. За тэгээд тэр виз дээрээ ажил хайж агаад за тэгээд анхны компанид орсныхаа дараа компаниасаа бичиг баримт бүрдүүлж аваад тэгээд F2 гэж одоо residence visa амьдрах виз рүү шууд change хийж исэн. За тэгээд F2 одоо миний байгаа виз нь болохоор компанид ажилласан болно, нөгөө бол өөрийнхөө дураар фрилансер хийсэн ч болно, бүх өөрөө эсвэл компани нээсэн ч болно, бүх юм боломжтой виз болохоор энэ виз рүү шууд change хийж исэн. Тэгээд тийм болохоор одоо яг миний ажиллаж байгаа ажил нь болохоор фрилансер гэсэн категорид орж явдаг. Ягаад тэгэхээр full time ажилтдаг те өдөртний 2-3 цаг ажилтдаг. Тийм болохоор фрилансер хийж явдаг. За тэгээд таксийн хувьд болохоор
Хэрвээ full time компанид ажиллах юм бол жил болгоны сүүлд компани ч өөрөө чиний таксыг бодоод гаргаад өгдөг тий. Фрилансер хийдэг хүмүүс болохоор бид нар болохоор яг ингээд нөгөө тогтсон одоо компанид байхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор таксыг өөрсдөө бөглөдөг. За тэгээ тэр нь болохоор жил болгоны 5 сард яг одоо 5 сард бөглөх ёстой. За тэгээ такс бөглөхөд болохоор home tax гэдэг одоо вебсайтанд ороод өөрсдөө бөглөж болно. Гэхдээ тэр бөглөх нь болохоор бас айгүй амар олон шаттай. Би ч гэсэн баг өөрөө ойлгохооргүй. Тэгээд бас тэр чинь яг жилийн яг ингээд үндсэн такс бөглөж байгаа. Тэгээд тэр таксаа яаж бөглөж байгаагаас шалтгаалаад одоо тэр жилдээ олсон орлого чинь одоо ингэж бүтэн гарч ирдэг те. За тэгээд тэр олсон орлогоо үзүүлж ийж бас визээ дараа жил сонгодог учраас тэрийг маш болгоомжтой бөглөх ёстой. Тийм болохоор би ер нь бол өөрөө зөвхөн онлайнаар бол бөглөдгөө. Дандаа тэр нөгөө юуны Semoso буюу одоо нөгөө нэг дүүргийн одоо тийм газар очиод хүмүүсээс нь тусламж аваад тэгээ тэр хүмүүсээр бөглүүлж авдаг. За тэгээд зарим хүмүүс болохоор бас өөрсдөө accountant нэгтлэн бодогч бас хөсөж аваад бас бөглүүлт юм билээ. Ягаад гэхээр тэр таксан дээр бас те өөрийн олж байгаа орлого за тэгээ гаргаж байгаа одоо зарлага марлаг инээ тэрийг яг нэг бүр нэгтлэн бөглөх ёстой учраас бас нэгтлэн бодогч бас хөсөж аваад бөглөдөг бас хүмүүс ч байд юм лээ. Тэгэхээр ер нь бол бас хүн өөр. Гэхдээ ер нь бол фрилансерууд бол энгийн яг нөгөө full time компанид ажиллаж байгаа хүмүүсээс өөр жил болгоны 5 сард тусдаа өөрсдөө хувь хүнээрээ такса бөглөж өгдөг байгаа. За тэгээ ажлын талаарх асуултууд ерөнхийдөө бол яг гол хамгийн их асуусан асуултуудыг бол хариулчлаа гэж бодож байна. За тэгээ хамгийн сүүлийн нэг асуулт нь юу байсан бэ гэхээр нөгөө room tour гэдэг бичлэг хийсэн шүү дээ. Тэр бичлэгэн дээр болохоор юуг байр яаж хайдаг вэ гэсэн асуулт айгүй олон ирсэн. За тэгээ байрыг болохоор маш энгийн. Би бол хувьдаа ер нь бол байр хайдаг бас аппликейшнүүд энэ зөндөө байдаг. Гэхдээ би болохоор хувьдаа Jigban үгүй бол Daban хоёрыг л ашигладаг. За тэр хоёр аппликейшнийг утсан дээрээ суулгаж аваад за тийгээд байр хайхтаа өөрөө яг амьдрахыг хүсэж байгаа одоо тэр Jiyok буюу одоо яг тэр одоо хавьяага дүүргээ ч юм уу те тэр map дээрээ гаргаж аваад за тэгээд өөрийнхөө төлж чадах депозит те урьдчилгаа. За тэгээд өөрийнхөө төлж чадах Verse буюу сарын одоо түрээсийнхаа мөнгийг ингэж нөө фильтр хийж агаад тэгээд хайхад ерөөдөө бол байрууд бол шууд ингээд листрээ гараад ирдэг. За тэгээд зургийг хараад таалагдсан байр байх юм бол тэр одоо постн дээр байгаа Pudong Sanтай холбогдоод тэгээд очиод байраа үзээд тэгээ гэрээгээ ихэд ороход болно. За тэгвэл нэг юм нь болохоор энгийн сонсогдож байгаа боловч гэсэн ер нь бол 2-3 байрыг очиж үзэж байгаад шийдвэрээ гаргасан нь бол дээр гэж боддог. За тэгээд бас Pudong Sand байсан ч гэсэн ер нь Солонгос Pudong Sand Verse-г Chonse ч юм уу Sagi ч юм уу тиймхүү бас чиргүүд зөндөө гардаг штэ. Тийм болохоор Pudong Sand-тайгаа сайн яриад бүх асуух ёстой зүйлээ өөрийнхөө хувьас бүгдийг асуугаад за тэгээ чивчүүийн буюу одоо тэр байрны эзэнтэйгээ ч гэсэн өөрөө хоолойг уулзаж чадахгүй маа гэхэд ядаж хоолойг сонсоод одоо уцаар яриад за тэгээд байраа үзэхдээ зөвхөн энэ байр ийм гоё харагддаг юм байна гэдгээс нь биш маш жижигхэн детейлүүдтэй одоо ус нь яаж гардыг юм байна. За тэгэл нөгөө нэг жорлон инээтерээ за тэгэл одоо бойлер ч юм уу тэгээд зундаа одоо AC мэйсийг ажиллаж гин үү ажиллахгүй байна уу бүх зүйлийг нэгтэлж детальчилж харж үзсэн нь бол үдчихэж одоо шалгаж ийж байранда орох нь бол ер нь бол зөв гэж боддгоо. Тэгэхээр ер нь бол ихэнхдээ ер нь бол аппликейшнээр хайна үгүй бол Facebook дээр бас одоо нөгөө нэг expats in Korea ч юм уу одоо Солонгост амьдардаг гадаадуудын одоо группууд бас байдаг. Хэрвээ англи хэлтэй бол тэр группууд англи хэл дээр бас хүмүүс гадаадууд хоорондоо бас өөрсдийнхөө байрыг би энэ байрнаас нүгэх гэж байгаа тэгээд айгуу надад таалагдсан байр учраас энэ байр руу орохыг хүсэж байгаа хүн байвал бас холбогдорой ч юм уу тийм байдлаар бас гадаад хоорондоо өөрсдөө байр танилцуулж өгдөг тийм бас группүүд зөндөө байдаг. Тэгэхээр тийм группүүд рүү бас ороод бас байр хайж болно. За тийм өнөөдрийнхөө бичлэгийг ерөнхийдөө бол энэ хүргээд дуусгая. Өөр нэг сүртэй асуусан юмнууд бол байхгүй байсан баг. Гэхдээ миний мартсан бас өөр асуухыг хүсэж байгаа юмнууд байх юм бол бас комментэн дээр бичээд үлдээгээрэй. Тэгээ би дараа бас дахиад Q&A бичлэг хийж болно. За тэгээд дараа 7 өдрийн бичлэгээрээ уулзъя. Тэр хүртэл нэг 6 хоног байна. Тэр хүртэл хоолой нэг арай гайгүй болчих واخ.
За тэгээ дараа 7 өдрийн бичлэгээрээ уулзъя. Тэр хүртэл түр баяртай.